Хичээл номер 3. Хүүхдээ хэрхэн ойлгох вэ? Энэхүү хичээлийн зорилго маань хүнд оюун ухааны боловсролоос гадна сэтгэлийн боловсрол заашгүй хэрэгтэйг таниулах. Тэгвэл боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр нэгт эрүүл жирэг, 2 тодорхой түвшний боловсролтой, 3 сайн хүн байх ёстой. За тэгвэл сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр хажуудаа байгаа хүнийг амар амгалан байлгадаг хүнийг сайн хүн гэдэг юм байна. Хүүхдүүд бол гэрийн хүмүүжил чухал үүрэгтэй байдаг. Хүүхдүүд гэрийн хүмүүжил асар их үүрэгтэй. Монгол ёсонд гэрийн ёсыг их хүн хариуцаж, эцэг хүн хянаж баттгадаг. Гэрийн хүмүүжлийн гол онцлог нь багаас нь ажилд сургах, байгаль орчноо ажиглах, бэрхшээл зовлон дор сургах, үнэн чудрах байх, аав ээж, багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх, ёс заншилт сургах, дүүнэрээ асрах гэсэн чиглэлээр сургадаг. Монгол Ардын сургууль хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг эдис чадварсан баруун гарыг сургаж, хэл сургамжсан эрхлэг дуугуул гаргуулan ялж чадмаасан 400 дээд доодыг ухуулан мэхсгэж чадмарчин яслал найр тавих эцэг эхийн хүндэтгийг сургана гэдэг байв. Манай ард түмэн хүн болох багаасаа хэмээн хүүхдийн хүмүүжил багаас нь анхаарч тэдний нас биеийн онцлогийг наривчлан гаргаж түүндээ тохирсон сургууль хүмүүжүүлэх аргуудыг хэрэглэж ирсэн сайхан уламжлалтай. Тийм ч учраас 0-3 насныг хатан мэт асарч 4-7 насныг хаан мэт дахин 8-13 насныг харц мэт сурган 14-11 насныг хань мэт зүйл хэмээн сургасан байдаг. Гэр бүл ба хүүхэд. Хүүхдийн хөгжлийн анхдагч бөгөөд амин чухал орчин гэр бүл ба гэр бүлийн үнэт зүйл алдагдсанаас эцэг эхэр хүүхэд, үр хүүхэд бие биеэ үл хүндэтгэх, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл гэмт хэрэг зэрэг нь хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Гэр бүлийн хүрээний сөрөг нөлөөнд хамгийн их хэлмэгддэг нь хүүхдүүд бөгөөд насанд хүрэгчдийн буруу үлгэр дуурайлал хүүхдийн хүмүүжил нөлөөснөр дараах үр дагаврыг авчирдаг байна. Үүнд дарангуйлах, хүндий байх, эншин үглэх, ясархан номжирхох, хит хайрлах, санаа амарлангүй байх, дэндүү нөхөрсөг хандах, шон хөс харах гэх мэт зүйлсүүд байна. За айлын ганц хүүхэд ямар байдаг юм бэ гэхээр бие даасан нийтж тусламж дэмждэг сайтай байдаг. Ухаалаг сурлагаар сайн. Гэтэл зарим нь эрх дураараа хуваа бодсон хүнтэй таарамч муутай зоржиг байдаг болох нь амьдрал дээр харагдаж байдаг. Олон хүүхэдтэй айлын хүүхэд ямар байдаг вэ гэхээр гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй байнга хамт байдаг. Илүү чөлөөтэй харилцдаг. Бусдын үгийг сонсож, хүлээлттэй хандаж сурсан байдаг. Нөгөөдөөгөр аливаа зүйл биедан шийдвэр гаргах тал дээр сул байна. Хүүхэд таны хүссэн шиг биш, хүмүүжүүлсэн шиг хүн болно. Амьдрал өөрөө хүмүүжил. Санамсаргүй хийсэн бүхэн алдаа та яаж амьдарч байна тэр чинь хүмүүжил. Ярьдагасаа өөрөөр амьдардаг хүмүүс байдаг. Ариун шудраг байдал хүүхэд ёс журмыг дээдэл сурдаг. Алт шиг сургаал сонсож өссөн хүүхэд аливаа бухимсарлаж сурдаг. Сайшаалаар дүүрэн амьдрал хүүхэд өөрийгөө хайлаж сурдаг. Сайхан нөхөрлөөр дүүрэн амьдрал хүүхэд инэрл хайрыг олзурдаг. Зөнгөөрөө өссөн хүүхэд бие дааж сурдаг. Цөхрлөөр дүүрэн амьдрал хүүхэд хүлцэнгүй болдог. Урмаар дүүрэн амьдрал хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг. Магтаалаар дүүрэн амьдрал хүүхэд бусдыг үнэлж сурдаг. Шүүмжлэл өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг. Ширвсэн харцанд хүүхэд бусдыг царайшиж сурдаг. Доогт хорхолт хүүхэд бүрэг номоо болдог. Дорой буурай амьдрал хүүхэд өөрийгөө буруутгаж сурдаг. Эцэг эхчүүд бидний гол зорилго бол үр хүүхдээ. Аав ээжээсээ тусдаа амьдрахдаа аливаа асуудлыг хянаж оролцоогүй бүр шийдэж, биедан амьдарч чаддаг болгох. Эцсийн үр дүнд хүүхэд өөрийн хүсэж байгаагаас өөрөө хийвэл өөрөө өөртөө итгэлтэй бие даасан хүн болно төлөвшнө. Та хүүхдээ зөв хүмүүжүүлдэг үү? За дараа санджаг үзье. А. Тийм. Дандаа гэсэн байл 3 оноо. Б. Тийм гэхдээ хаяа гэсэн бол 2 оноо. Б. Үгүй 1 оноо гэсэн байна. За нэг хүүхдийн төлөө ямар ч үед бүх ажлаа хайж чадах уу?
Хүүхдтэй байнга зөвлөдөг үү? Хүүхдтэйгээ буруу харсан тохиолдолд алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү? Өөрийн буруу бол түүнээс уучлал гуйдаг уу? Таны хүүхэд төвчгийн аргагүй дөрсгөөдсөн үед ч уураа барьж үздэг үү? Өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж үздэг үү? Та өөрийгөө шиддэг гэдэгт итгэдэг үү? Бага насны урд тохиолдсон эвгүй боловч сургамжтай түүхийг ярьж өгдөг үү? Хүүхдийг гомдоож болзошгүй үг хэллэгээс зайлсхийдэг үү? Бие сайн авч явбал хүслийг нь биелүүлнэ гэж амладаг уу? Хүснээ хий гэж хүүхдэд нэг өдөр гаргаж өгнө юунд ч оролцохгүй байж чадах уу? Танай хүүхэд бусад хүүхдийг шалтгаангүй зохивол зүгээр өнгөрөөж чадах уу? Зүгээр эрхэж байгааг нь мэдвэл хүслийг нь биелүүлэх үү? Хэрэв та дээрх асуултуудад 30-аас 39 оноо авсан бол таны амьдралын хамгийн өнөг зүйл хүүхэд ажээ. Та хүүхдээ ойлгож танин мэдэх гэж мэрийдэг төдийгүй түүнийг хүндэтгэж хүмүүсийн илүү дэвшилтэд зарчмуудыг баримтаж хэрэгжүүлдэг. Өөр үгээр хэлбэл та зөв хүмүүжүүлж байгаа бөгөөд сайн үрдэн өгнө гэж найдаж болно. Хэрэв та 16-аас 30 оноо авсан бол хүүхдийн хүмүүжил таны хувьд тэргуун зэргийн чухал асуудал. Та хүмүүжүүлэгчийн авьяастай. Гэвч амьдрал дээр тэр бүр тууштай зорилготой хэрэгжүүлдэг. Заримдаа хит хатуу бусад тохиолдолд хит зүйлийн түүнээс гадна та хүмүүжлийн үрдэн буруулдаг эвлэрэмтгий зантай. Та хүүхдийн хүмүүжлийн асуудалд хандлага хэрэгж харж үзээрэй. Хэрэв та 16-аас бага оноо авсан бол хүүхдээ хүмүүжүүлэх талаар та нэлээд асуудалтай юм. Танд нэг бол мэдлэг эсвэл аль нь байхгүй. Мэргэжлийн багш сэтгэл зүйчээс тусламж авахыг зөвлөё. Сэтгэлийн өр хүүхдтэй. Хүүхдийн зүрх сэтгэл таны хараагүй, үзээгүй, сонсоогүй зүйлс мэдэрсэн байж болох тул хүүхэд гэдэг тэр агуу ертөнцийн халгыг нээгээд үзээрэй эзэгчүүдээ. Ерөнхийдөө хичээл 3 маань төгсөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.